За гişүүдийн өнөөдрийн мэндийг хүргэе. За нэлээд сайн судалж оруулж ирж байгаа гэж ингэж бас харж байгаа. Урд өмнө байгуулагдсан олон гэрээнүүдийн алдаа оноо одоо яг шүүгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол алдааг давтахгүй байх л ийм одоо нарийн судалгаанууд хийсэн болов уу гэж ингэж харж байгаа. Тэр утгаараа бас дэмжиж байгаа. Бас дараагийн нэг шалтгаан бол одоо бас ялангуяа энэ мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт байгаа одоо малчид бол ер нь ноолуур махнаас бусдыг нь бол хайж байгаа шүү дээ. Тэгээ энэ маань бол одоо бас эдийн засгийн эргэлтэнд орох нэ гэдэг ийм том хүлээлт энэ манай хөдөө аж ахуйн салбар малчид руу одоо малчтад гарч ирж байна гэж ингэж бас харж байгаа. Одоо бид нар чинь жилдээ 20 сая арьсныхаа нэг 7-8 саяыг нь боловсруулаад үлдсэн бараг 1.2 саяыг нь бол 12 саяыг нь бараг тэр чигээр нь шахуу хайж байгаа. Ийм л одоо хаяад 10 жил болж байгаа ийм улс шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол би ахиц гарах юм байна гэж харж байгаа. Энэ дээр ялангуяа та бүхэн бас нэг тайлбар хэлээрэй гэж ингэж нэгдүгээр төсөө. Хоёрдугаарт нь хоёр асуулт байгаа. Яг Евразийн энэ хэлцээр толбогдсон одоо орсноор бидэнд бас давуу талууд гарч ирэх юм байна. Ялангуяа инфляц буурах тал руугаа бас нэлээд байх юм байна. Энийг би юу гэж харж байна вэ гэхээр ер нь та бүхэн яаж тооцсон? Ер нь одоо жилийн одоо инфляцийг тооцохдоо хэрэглээний сагсны нэг 400-аад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс инфляцийг гаргаж ирдэг. Инфляц хэрвээ өндөр байх юм бол тэгэл Монгол банкны бодлогын хүү өндөр болол тэрийгэ дагаад арилжааны банкны хүү өндөр болол ингээл маш их сөрөг үр дагаврууд гардаг аа. Тэгэхээр энэ дээр ялангуяа тэр энэ 367 энэ бараа бүтээгдэхүүн маань Монгол улсын тэр инфляцаа тодорхойлдог 400 гаруй бараа бүтээгдэхүүн байдаг шиг би санаж байна. Тэднэртэй хэр давхцаж байгаа вэ? Инфляцид ямар нөлөө үзүүлнэ гэж та бүхэн тооцож байгаа вэ? Инфляцаа бид нар барьж чадах юм бол өнөөдөр 10% одоо цалингийн нэмэгдэл байдаг юм уу? Энэ бүхэн маань яг иргэндээ нэмэгдэл гэдэг одоо жинхэнэ утгаараа үлдэх юм байна. Тэгэхгүй инфляц ингээд тавиад алдаалах юм бол бид нар татвар төлөгчдөөс мөнгө оруулж ирэл нэмээлдэдэг инфляцтай идэгдээд ийм л юм байна. Тэгэхээр би инфляцийн эсрэг их том арга хэмжээ авах гэдэг нь удаа гэж ингэж харж байгаа. Энийг яагаад хэлж байгаа гэхээр зүгээр яг амьдрал дээр ярих сэлэнгийнхэн бол хойшоо гараад хямдхан бараа бүтээгдэхүүн аваад ороод ирдэг гэдэг ингээд зүйлүүд ярьдаг шүү дээ. Манай хинтийнхэн ч бас одоо бас Оросоос юм зөөдөг. Хилийн хойно 4500 байгаа наран засгийн тос өнөөдөр Улаанбаатарт 13-4000-аар зарагдаж байна гэдэг. Тэгэхээр би бол энэ ялангуяа үнэн дээр нэлээд өөрчлөлт гарах юм уу гэж ингэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр та бүхэн ямар тооцоол хийсэн? Хоёрдугаар энэ тамхины асуудал дээр та бүхэн нэлээд анхаараарай. Тамхи одоо нийгмийн бас нэлээдгүй анхаарсан зүйл болж байгаа. Тамхины хууль энэ өнөөдрийн Евразийн хэлцээр хоёр бол агуулгын хувьд бол мөргөлдөж байгаа. Нэгэн татварын нэг нь нэмнэ одоо байхгүй болгочих ийм юм руугаа орж байгаа. Тэгэхээр та бүхэн энэ онцгой албан татварынхаа асуудал дээр одоо их хурлын тогтоол хэрвээ дагалдаад ингээ гараад ирвэл хизээ оруулж ирнэ гэж ингэж төлөвлөж байгаа вэ? Чаданбай их хоёр сайд. За инфляцийг тоос ашиглаж байгаа өрхөн хэрэглээний бүтээгдэхүүн сагсан нийт 430 орчимд бүтээгдэхүүн байгаа. За үүнээс 239 нь импортын бүтээгдэхүүн байгаа. Импортын хамаарал өндөр гэсэн үг шүү дээ. Инфляц нөлөөлөл, импорт нөлөөлөл. Энэ Евразийн холбоотой хийж байгаа хэлцээрийн хүрээнд энэ инфляц тоос тордог 42 бүтээгдэхүүн байгаа. Энийн тариф тэг болно гэсэн үг. Гайлан татвар. Тэгэхээр энэ нөлөөгөөр инфляцийн дарамт 1%-аар буурах орон зай үүснэ гэсэн үг. За ингээд хэлцээр хамрагдж байгаа инфляц тоосгдох энэ 42 бүтээгдэхүүн тарифаас нэг өрхийн зардалд ингээд тооцоход 193,000 төгрөгөөр бууруулах өрхийн хэрэглээнд нөлөөлөл гарна. За ингээд энэ чинь статистикийн хорооноос манай 2024 оны жилийн цээр нэг 997,000 өрх байна. Өрхийн зардлаа 193,000-аар үржүүлэхэд бид 192 тэрбум төгрөгийн зардал өрхийн зардал энэ худалдааны нөлөөгөөр буурна гэдэг юм тооцоо гарч байгаа. За нөгөө талаар тамхины хууль гайлын татвар буюу тарифын чөлөөлт Евразийн орнуудын бараа тамхи хамрагдж байгаа боловч онцгой албан татврын зохицуулалт Монгол улсын дотоодын бүрэн эрх байгаа. Тэгэхээр бид энэ онцгой албан татврынхаа хуулиар зохицуулалт хийгээд худалдааны тэгш байдлыг хангаад явчих бүрэн болцоотой. Энэ Евразийн гэрээ бол үндсэндээ олон жилийн хэлцээр, олон жилийн үр дүн Хөрлөбаатар сайд, Ган төмөр сайд, Учрал сайд ингээд 4 тэргүүн шадар сайд дамжиж хийгдэж байгаа ажил. Тамхины асуудал бол энэ сая гарч ирсэн асуудал. Гэхдээ дотооддоо зохицуулах болцоо бүрэн байгаа гэдгийг яг энэ асуудал хариуцж байгаа сайд нөгөө гишүүд маань ойлгоорой. Тэгээ тамхины хууль одоо зэрэгцээ хилцэж байгаа. Тэр тамхины хуулийн дотроо бид нар
онцгойлон доторынхаа зохицуултыг хийгээд ингээд батлаа явчих бүрэн болцоо те. За баярлалаа. За арь ширтэй холбоотой асуудал дээр хариулт хийх үү? Хүнсэд аж ахуй юм. Гуравдугаар микрофон. Хүнсгэж байгаа амны хүнсгэж хөнгөлдрийн амны бодлого төлөлтийн газрын дарга боловсролын хидро төвшөөний асуултанд нэмэлт хариулт өгье. Тэгэхээр Монгол улс одоо жилдээ нэг 15-аас 20 сая малыг дотоодын болон экспортод эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа. Тэгээ мэдээж боловсруулалтын төвшин одоо бид нар бол арьсаа бүрэн боловсруулж чадахгүй байгаа. За Евразийн хилцээр одоо ингээд батлагдаад явснаар бол экспортлох арьс шир болон арьс ширээр хийсэн бүтээгдэхүүнийг экспортлох том боломжууд гарч байгаа. За одоо нөгөө талдаа бол бид нар гол нь одоо шаардлага хангасан стандартын шаардлагыг хангасан одоо түүхий эдийг нийлүүлэх гол зорилго байгаа. Тэгэхээр бид нар арьс ширээ одоо малын эрүүл мэндээс үйлдвэр угсаанаас эхлээд одоо энэ түүхий эдийн стандартын шаардлага хангах том боломжуудыг одоо яриа хэлцээрүүдийг үүсгэж энэ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн нийлэх тал дээр л одоо онцгой анхаарч ажилланаа гэдгийг бас хэлье. За дээрэс нь арьс ширхээс За баярлалаа. Цэвэг доржийн Туваан гишүүн. Идрот гишүүн тодруулах юм байна. Идрот гишүүн. За энэ хэлэлцээр маань төр хэлэлцээр 3 жилийн хугацаатай. Сая боловсролын даргын хэлж байгаагаар бол одоо бэлтгэл ажил хангана гэнэ. Хизээ хангаж хизээ нийлүүлэх юм бэ? Эдийн засгийн хөгжлийн яамны танилцуулган дээр бол одоо арьсан бүтээгдэхүүний одоо борлуулалт өшөө ингээд нэмэгдэнэ гэдэг. Энэ Евразийн хэлэлцээрийг миний гол дэмжих гэдэг гол шалтгаан бол ялангуяа хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн. Өнөөдөр мах за нэг ламаас гэж ярьдаг ноолууртай нэг ямааны арьс за нэг адууны ширээ нэг дуртай дургу авч байгаа. Тэгэл хонь үхэр бол ингээ хаягдчихж шүү дээ. Тэгэхээр энэ дээр ийм бүдүүн тоймын хариулт өгмөөргүй байна. Хугацааг нь жоохон тавьж өгөөд яг юуг төлөвлөж байгаа эдийн засгийн хөгжлийн яам хариулах юм уу хэн хариулах юм? Энэ дээр одоо тодорхой хариулж өгөөч. Хоёрдугаар тэр тамхины тэр номын чимэг гишүүн нарын өргөн барьсан хуультай энэ асуудлыг бол холимооргүй байгаамаа. Засгийн газар энэ Евразийн хэлэлцээрээр оруулж ирж байгаа бол энийг дагалдуулаад оруулаад ирэх хэрэгтэй. Одоо надад энэ тамхи хэрэглэгчдийн Айгуур сайд. Манай уламжлалт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт дээр арьс ширний зах зээл хүнд байгаа. Дэлхийн нийтээр энэ материалын сонголт бас хөөрүүлчихэд нано энэ хөнгөн зөөлөн ийм шинэ үеийн технологи нэвтэрсэн материал хэрэглэдэг болчиход байгаа. Хамгийн гол нь Евразийн эдийн засгийн холбоонд орнууд маань сэрүүн бүсийн орнууд буюу уламжилт манай бараа хэрэгжилжсэн зах зээл байгаа. Уламжилт манай савх өмсчээсэн арьс ширэнд хувцс хунар дээр их таатай ханддаг ийм зах зээл байхгүй юу. Тэгэхээр энэ зах зээл рүү л одоо бид нэр тэмүүлж энэ арьс ширийн салбарынхаа өнгөрсөн хугацаанд хийсэн бодлогын хөрөнгө оруулалт технологийн шинжилгээг л зах зээл гаргаж дэмжихгүй бол яг ийм байдалтай л байгаа. Хайсан хэврээл байна. Тэгэхээр бидэнд юу хэрэгтэй нэг бол зах зээл хэрэгтэй байна. Энэ орнууд 10 тэрбум долларын хөдөө аж ахуйн гаралтай түүхийдийг бүтээгдэхүүнийг импортлж байгаа зах зээл. Тэр 10 тэрбумын зах зээл дээр л манай энэ арьс шир ноос ноолоор орно л гэсэн үг. Өрсөлдөнө л. Цэвэг доржийн Туваан гишүүн.